Одоо Монгол улсад бас эрчим хүчний салбарыг ялангуяа одоо Монгол улсынхаа бие даасан гадаад хараат байдлаас одоо арилгахын төлөө одоо МАК-ийн нийт хамт олон группийн ерөнхийлөгч одоо миний охин Зэлмүний санаачлагаар өөрийнхөө нүүрсний уурхай дээр анхны одоо энэ 300 мегаваттын цахилгаан станцыг барих зүйтэй юм а гэж. Тэгэхээр энд маань дандаа үйл ажиллагаа нь хоорондоо холбоотой гэсэн үг. Одоо бидний 1.5 саяын нүүрс баяжуулах үйлдвэр одоо ингээд тун удахгүй 1-2 сарын дараа ашиглалтанд орох гэж байна. Тэндээс завсрын бүтээгдэхүүн гэж одоо их гардаг. Тэр завсрын бүтээгдэхүүнээр бид нэр эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн үг. Тэгэхээр их хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэнэ. За бид одоо зураг төсөл технологийн асуудалд бол Европын одоо стандартыг тусгасан аль болох дэлхийн дахинд нүүрс хүчний хий баг ялгаруулах энэ чиглэлийг одоо бид бас эрхэмлэж ногоон эдийн засаг гэдэг рүүгээ жоохон түлхэж нэгдүгээрт нүүрс хүчний хийг бууруулах, за хорт хийнүүдийг одоо 100% шатаах гэсэн хамгийн шилдэг одоо энэ технологиудыг бас тусгаж байгаа. За нэг ганц жишээ хэлэхэд дөрөв одоо манай охин бас хэлтгэлдээ тавьсан ашигт үеийн коэффициент бол 38% байх юм. Тэгэхээр дэлхийд дахинд бол ашигт үеийн коэффициентийг 1%-аар гэгсгэхэд нүүрс хүчний хий 2-3% буурдаг гэсэн одоо ийм үзүүлэлт байдаг. Нөгөө талаар одоо гарах үнсээ 99% одоо цементийнхаа үйлдвэртэй цементийнхаа найрлаганд ашиглана гэсэн үг. Өөрөөр хэлбэл ямарваа нэгэн одоо хаягдл гарахгүй байгаль орчинд ээлтэй ийм одоо цахилгаан станц болно. За тэгээ энэ бол Дундговь аймагт одоо бас шинээр томоохон аж үйлдвэрийн цогцлбор бий болох ийм үндэс суурь тавигдж байна.